банк зүүн үжигсний администрав бийж хөндлөн Европ мөнгөнд тавцлын дээр илэрхийлж. EU's National Social буюу 1924 оны 6 сарын 2-нд Монголын хөгжүүлсэн Монголын бодлого ба ажилтны банк үйл ажиллагаа хийсэнтэй. 1924 оны 6 сарын 2-нд Монгол улсад Монголын худалдаа ба ажилтны банк гэж энэ банкыг Улсын холбоотой тухайн зөвлөлт холбоотойтой хамтраад энэ банк байгуулж ирсэн. За үүнээс хойш ингээд 100 жил болсон байна. За өнөөдөр ингээд манай Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо байгуулагдсан 100 жилийн өдөр байгаа. За мөн Монгол улсын засгийн газраас энэ 6 сарын 2-ыг банкны ажилтны өдөр бас гэж тэмдэглэдэг байгаа уламжлалтай байгаа. За энэ утгаараа ч гэсэн энэ өнөөдөр бол түүхэн өдөр байгаа. За энэ түүхэн өдөртөө бол мэдээж Монгол банк, манай банкны салбарын хамт олон бол маш их ажлууд бүрийн өндөр амжилтаар угтж байгаа. За дээр нь өнөөдөр энэ түүхэн өдрийг тэмдэглэгээд за тэмдэглэлт өдрөөр одоо Монгол банк зоос гаргасан. За 2-3 ийм зоос гаргасан байгаа. Монгол банк 100 жил гэсэн ийм мөнгөн зоос. За дээр нь Монгол улсаас олдсон 2019 оны одоо дэлхийн хосгүй өвөд бүртгэгдэж байгаа олдуур гэж бүртгэгдэж байгаа хослуутай ийм мөнгөн зоосыг бол гаргасан. Тэгээд зоосны өнөөдөр нээлтийн өдөр болж байна. За дээр нь Монгол шуудан компани, Монгол марк компанитай хамтраад бас Монгол банкныхаа 100 жилийн зориулж одоо хувлын хааны зарлиг гэсэн нэртэй тусгай технологийн ийм торгон маркийг бас хэвлүүлж гаргасан байгаа. За тэрнийхээ бол нээлтийг бас өнөөдөр хийж байна. За дээр нь энэ хоёр одоо марк зоосны нээлтээс гадна нэг нь 100 жил болж байгаа гэдэг утгаараа одоо манай одоо архив одоо хэвлэлийн газруудтай хамтраад одоо 100 жилийн түүхтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн бас гамма агентлагтай хамтраад гаргаж байгаа. Тэгээд өнөөдөр бол одоо банкнд ажиллаж байгаа нийт ахмадууд, банкны өнөөдөр ажиллаж байгаа одоо мэрэгчлэнүүд, залуу үеийнхэн бүгдээрээ нийлээд энэ сайхан арга хэмжээнд оролцож байна. Банк 100 үзэсгэлэнд өнөөдөр Монголын зоос судлалын холбооны 9 гишүүдийн 1000 гаруй үзмэрийг дэглээд байна. За манай энд бол Монголын эзэн төрний хаадын зоосоос эхлээд Монгол улсын гүйлгээний мөнгөн зоосууд, Монгол улсын дурсгалын мөнгөн зоосууд тавигдсан байгаа. За мөн 1911 оноос өмнө томоохон хүрээхийд жасуудын дэргэд одоо хэрглэж байсан нэг шар цай 5 пун 50 зэд гэсэн энэ дэвсгэрүүдийг тавьсан байна. За 1921 оны баг болцоот гэдэг мөнгөн дэвсгэр 1921 онд гарч ирсэн Данзангийн доллар гэсэн мөнгөнд дэмдэг. За тэгээд 1925 онд Монгол улсын анхны төгрөг гүйлгээнд орсон 1925 оны 12 сарын 8-нд. За тэгээд 1939 он, 41 он, 66 он, 81 он гэсэн энэ онуудад гарсан мөнгөний тухайн үеийн шинжил хийгдэж гарсан мөнгөн дэвсгэртүүдийг тавьсан байгаа. За тэгээд 1993 онд Монгол улсын нэр өөрчлөлт Монгол улсын шинэ үндсэн хувьд батлагдаж одоо бидний орчин үеийн хэрэгжилж байгаа 1 төгрөгнөөс 20,000 төгрөг хүртэлх цаасан дэвсгэртүүд бас тавигдсан байна. Энэ нэг юу шүү дээ, зэда шүү дээ. Зэда гэхэд чинь бас баг хэвээр нь үзэх 100 янз байгаа шүү тий. Энэ дээр бол яг дэлгэрүүлсэн судалгаа авахгүй. Гэхдээ энийг бол судалж болохоор нэгдүгээр хамгийн элбэг, хоёрдугаар хамгийн чанар сайтайгаар хийгдсэн тий. За өнөөдөр манай үзэсгэлэнд их Монгол улс үүсгэн байгуулагдсанаас өнөөдрийг хүртэл зоос цаасан мөнгө төлбөрийн хэрэгслүүд их хуваараа тавигдсан байгаа. Тун цөөхөн онц ховор төлбөрийн хэрэгслүүд нь зарим нь зөвхөн хуулбар тавигдсан байгаа. Тэгээд манай энэ үзэсгэлэн тавигдсан хамгийн эртний зоос бол 1221 онд Чингис хаан Афганистаны Газна хотын орчимд дэлгэсэн алтан динар байгаа. Алтан зоос байгаа. Тэгэл үе үеийн хаадын болон одоо манай үе үеийн салбар улсууд болох Зүчийн улс, Цагаатайн улс, Өгөөдөн улс, бүр хамгийн сүүлдээ 100 гарын хаант улсын хүртэлх зооснууд тавигдсан байгаа. Бас мөн Манжийн даралд байсан үеийн
бидний өөрсдийн бие дааж гаргаж байсан цаасан мөнгнүүд тавигдсан байгаа. Ер нь цаасан мөнгнүүдээ бид нар аль болох загварыг нэгтгэж тавиад сүүл гүйлгэнд орсон цаасан мөнгийг тавихаар бүх үзмөрүүдэд зохицуулж тавьлаа. Тэгээд 66 оноос 83 онд бол цаасан мөнгөний Оросын холбооны улсад хэвлүүлдэрсэн цаасан мөнгүүд байгаа. Яг тэр үеийн Оросын өрөөгчтэй дизайн хэмжээтэй ер нь их төстэй. За тэгээд 93 оноос манайх цаасан мөнгөөр бүрэн шинжилж гаргасан. За анхны ерөнхийлөгч боломж амтлаас ингээд гарын үсгэн зурагдаад одоо өдийг хүртэл бол энэ цаасан мөнгөний дизайн маань яг хэвээрээ явж байна. 2006 онд бол анх шинээр 20 мянган төгрөгийн цаасан мөнгө гарсан байгаа. Энэ удаагийн үйлчлэнд орчин цагийн мөнгөн маань одоо солид гэдэг ижил дугаартаагаараа 3 самбар үйлчлэн тавигдсан. Энд болохоор бүгд нэгээс одоо 9-5 хүртэл бүх дугаар нь ижил байхаар бүгдийн суглуулж ингэж гаргаснараа бас онцлогтой байна.